Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө 3 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж авах эрхтэй. Тэтгэмж олгохыг хүссэн баримт бичигт эмнэлгийн хуудас тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл байна. Даатгуулагч хөдөлмөрийн чадвар төр алдсны эмнэлгийн хуудсыг тусламж үйлчилгээ авснаас хойш ажлын 5 хоногийн дотор, гадаад улсад эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор эмнэлгийн байгууллагаас цаасан болон цахим хэлбэрээр бичүүлэн авна. Хэрэв сайн дурын даатгуулагч бол тэтгэмж авах хүсэлтэд эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш 28 хоногийн дотор цахимаар болон цаасан хэлбэрээр хариалах нийгмийн даатгалын хэлцтэй хүрнэ. Харин албан журмын даатгуулагч бол эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг ажил олгогч руу илгээх ба ажил олгогч даатгуулагчийн тэтгэмж авах хүсэлтийг хариалах нийгмийн даатгалын хэлтэст эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш 28 хоногийн дотор хүргүүлнэ. Хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас дараах хувь хэмжээгээр бодно. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь даатгуулагч цэг даатгал цэг хэмээн вебээр дамжуулан тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргахдаа даатгуулагчид зориулсан вебэд бүртгүүлсэн буюу нийгмийн даатгал аппликейшны ирэхээр эсвэл дан танилт нэвтрэлтийн систем 1 удаагийн код тоон гарын үсэг банкны ирэхээр нэвтрэнэ. Тэтгэмж хэсгээс хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг сонгоно. Дэлгэцэнд эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас харагдах ба хүсэлт гаргах товчийг дарж өргөдлийн маягтын дагуу мэдээллийг шалган утасны дугаар, имэйл хаяг, банкны дансны мэдээллийг үнэн зөв бүрэн оруулна. Мэдээллээ үнэн зөв оруулж тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргахыг зөвшөөрсөн тэмдэглэгээ хийн, хүсэлт илгээх товчийг дарна. Амжилттай илгээгдсэн бол хүсэлт илгээгдсэн төлөвч шилжинэ. Нийгмийн даатгалын байгууллагаас эмнэлгийн хуудасны үндэслэл даатгуулагчийн тэтгэмж авах хүсэлтийг хянан баталгаажуулж, тэтгэмж авах эрх үүссэн тохиолдолд тэтгэмжийг хуулийн хугацаанд болдож олгоход хүсэлт баталгаажсан, тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд буцаасан төлөвт тус шилжинэ.